Би багтаа болохоор айгүй олон уралдаан тэмцээнд ордог. Урлагийн нэлийн авьяастай тэгээд зөндөө олон тэмцээн уралдаан хийдэг хүүхэд байсан байхгүй юу. Тэгээд багтаа ч гэсэн ангийн дарга байсан. Тэгээд тэр үед болохоор хүүхдүүдийг нөгөө айгүй ялгаж 1-р байр 2-р байр гэл медаль өгдөг байсан шүү дээ. Тэгээд манай гэрээр дүүрэн алтан медаль. Тэгээд би ерөөсө тэр үедээ ялагдах мэдрэмжийг авч үзээгүй байсан байхгүй юу. Тэгээд 12 настайдаа өөр ангид шилжээд ороод ирсэн чинь тэр нөгөө математикийн гүнзгий анги болохоор бүр айгүй мундаг хүүхдүүдтэй. Тэгээд өрсөлдөх тайп нь болохоор илүү спорт математикийн тал руугаа өрсөлдөнө. Тэр үед анх удаа нөгөө нэг би чинь гэд яг нөгөө бодит хөрсөн дээрээ бууж өөрийгөө харж байгаа байхгүй юу. Тэр үеийн одоо сэтгэл зүгээс болоод ч юм уу яг юм өөр нээлттэй байж чадахгүй байгаадсэн тийм үе. Тэгээд би уг нь хотын математикийн хөрөл медаль дээр авч ирсэн. Гэтэ тэр нь хүртэл надад ингээд сэтгэлд хүрээгүй. Дээр байгаа хоёр хүүхдэд л анхаарлаа хандуулад ингээд хичнээн хүч хөдөлмөр гаргаснаа би өөртөө үнэлж чадахгүй, өөртөө сэтгэл хандж чадахгүйсэн байхгүй юу. Тэгээд би эргээд нөгөө нэг тэмдэглэл хөтлөөд 16 мургаатай болсон үедээ бодож байхдаа нөгөө алдааны минь дархлааг унагсан алтан медалууд гэд нэг юм тэмдэглэл бичижсэн. Тэгэхээр бүр жоохон багт нь хүүхдийг ер нь тэгэж хит их медалаар ч юм уу янз бүрийн тийм уралдаанаар ингэж ирэмблэх айгүй хортой байна да сэтгэл зүйд ингэж тэгэж бодчихсон. Зориг дутагдах мөчүүд хин нэгний түүхэл чамайг түшдэг. Subscribe хийгээд лавг гараг бүр хамтдаа шин түүх сонсцгоё.